За хилжингүүд бид нэр хэмжит 2020 оны хилжин кап 15 насны октябрь аврагч дөрөвдөх тэмцээний агш 2 дахь тоглолт холбооны өгтөл бид болсон. За хилжингийн нэгдүгээр ноён бүлэгтэй тоглолтыг хоцсон бухантай авцгуудтай аврагын төлөө ажигс нөрөл медалийн төлөө Сэдэм спорт сургуулийн тоглолтууд явуулсан да. Ноёнгос бүгд тоглолтод орно. Марлагийн давуулалт Афинаг давтгаа. За танаас өдөр ирэх зөвхөн Афина. За инх үйсийн давуулт орж ирсэн байгаа бодогч. Нинжин дөрвөг хөдөлгөөд ариун зодор сонцсон тухайн авчлаа. 1-1. За финандер содруулсан ороод өргөнгөнд даарсан Нинжигийн хооролт яваа. Рогос модос нинжигийн хооролт гэж тагуулсан юм аа. Цаах 2-1 болж ирчихлээ. За аль нь гарна хэлсэн бүрдөө 2 бүхэн бүрдэх юм. Баяжргын хооролт. За ажил бодроо явсан хооролтон дээр Марлагийн хамгаалт хийсэн. За хоёр авто цэцэг манай хилжингээс. Анаа 3-1. За хилжингийн цомын тэмцээн тарихын дунд удаа Титан спорт комплекс болж байгаа шүү. Титан спорт комплекс. Хоёр залтай. За хилжингээс нэгэн бол руу явуулсан ухаанаа санаа нэрсээ 3 төр болгож артж авлаа. Афинагийн давуулт танах хэлж авлаа. За ноёнгууд багнар хашны хожиж шагш руу орж ирээд хилжинтэй даарж байна. Синшит хоёроор орж ирээд. За хилжин ер нь ганц жижиг дөрөв орж ирсэн. Хилжингүүд бурхантай язууд ганц хожигдсангүй. Хогт төрөл дээр ажиллаж авч ирлээ. Хамгаалалтын сүмээр татсан тун гой татлыг ардаа хилжингээс Аножингийн таталтай байлаа. Хамгаалтаас авсан талбай гаднаас. Хав дүр бодож өрчлөө ноён. Ариун зодын давуулт Афина пас өгсөн. Онцаа шондронса.
За 2-ын тоглолтын дараагаар медаль тэмдэг тоглолтод явагдана. Араас ариун зууд нэгэн их зөөлөөс цогсон намд авах. Ишидэр сулмог орсон. Анажиг нөхөн гамгала дараагийн мөнгөөр дээр ирсэн бүгд хатах гарыг итгэж боллоо. За тэр арын зайтрыг Хонгойн мэдэрч харж тоглож байгаа Ижингээс баяр жаргал зайранд ихээр оноогоо явуулсан онооны цаг 7-5 болгоод 2 онооны зөрүүг үүсвлээ Илчин. За ноёнгийн бүрэлдэхүүн саяны 14 насны улсын аваргын жил мөнгө медальтай бүрэлдэхүүн. Өсөлт одоо тогтмол сүүлийн үеийн багтай шигшгэлд үлдэж байна. Хилчин бол одоо өсвөрийн томоохон бүлүүд нэг тогтмол одоо өсвөрт медалийн төлөв болж байгаа. Да энэ жилийн өсвөрөөс мөнгөтэй Ижингийн бүрэлдэхүүн. Мишелийн давуулт. Хагасан Мардаг амгалаад шугам руу хурлаа. Тасгай боломжгүй намхан бөмбөг байна. Араас Афинага сул ёсон хуралт ёсон Мардаг дотгоо жоохон торны ирэмтэй яваад энэ дарны ирэмдээ сонсаа. Яадраа сая до сонго гэдэг үсэж байгаа тэнцээ санаа цаг 7-7 ургаад авч байгаа Мардаг. Мардагийн нутгаа Афинагийн нутгаа яагруу арай одоо гавдаа Инкути Афина За баган гол яг сандрын давуулт. Давуулт зэттэй. За 4 онооны зэрэгтэй оноо олдож гэлээ. Хилчин гөлөг оноо гаргадад гэлээ. Ноён гөлөг салтын хоёр ихний засалгаа авлаа. Чи гадаа миний машин хаж одоо экстрэлэг хардаа экстрэл.
За агш 2 дахь тоглолтод явагдаж байгаа. Оноо 10-18. За ариун зул шугам тоглолт тоодоноос 11-18 болж өрчлөө. 7-0 болж өртөж ариун зул. За хожсон бухантай харцгуутай аврагтай тоглолт. Хожигсон хөрөнгө медалийн төлөө Сэлэнг спорт сургуультай тоглолтод явагдана. Энэ тоглолтын дараагаар медаль нэг тоглолтод эхэлнэ. За хороод орсон Афина тоглолтын жилтэй үүсгэж оноогоо олдууллаа. 19-11. За ариг бүхий анууд авалт руу гарсан байгаа байна. Ингчгийн давалт биш шүү. Хилчгээс 24 өдөр шууд явсан холбогч өдгөөний сайхан бидний таалт онцтой болсон. Баяр жаргал таалт онцтой өрөөд холдууллаа оног. Нэгдүгээр мөнгөмжтэй ариун зул. За яг 3 хатсан хатны тонцгоор оролцоод ариун зул. 12-20 даваг олбогч Нинжин давалт мэсрүүгээ гарлаа. За хаалтан дөрөлж байгаа солилцоо орж ирж байна. Буяа аривчхийг авлаа. Энерги хаалтан дээр орж ирлээ. Ноён хадяафыг жоохон дөрүүлээд шилжиж явахдаа яг урсан алт байна л да. Сайнч болтууд гэсэн тоглоом нэг талаас. За эхний өдрөд оноо дэш ягарчлаа. Хоёр дэжин тоглолтоос согод хэр явах нь вэ? Афинагийн давуулт. Намгоосон араас марлагийн тоглоо. Сайн тоглоо. Пасаад 3-аас сатхан явлаа да. Ариун зул. Дөрөвдөр дотоо бол хоёр атаас болов шуурсан. Марлагийн довтлоо төгсөн мөнгөөр салгаагаар явуулсан. За гараа ицсэн шүү. Хатны тасаар үрж байгаа юм байна. Баяр жаргалын давуулт. Буяа авчирсан нотгоор даасан. Даангад 10 он өмнө зэрэг болсон шүү дээ. Хийж байна. За баяр жаргалын давуултууд Афинагийн давуултууд гэжтэй давуултаа. Авсан. За баяр жаргалын давуулт техник чинь тогтоож даваад ирлээ. Буяа аривчхнохоо баяр жаргалын амгалан амжилттай болсон. Намайга хатаа чигүүлсэн мөнгөн дээр Нинжигийн амгалан амжилттай болсон. Марлагийн нотгоо анарын хаалтар судраад орж байна. Намын дээр явах гэж жоохон хоцроодлоо энэ хэлжингийн нотгоонод. За энэ дээрээс авгаад оруулаад араас ариун зул тасаг гэж тавьгаас тэгээд 14-24 болгож ирсэн. Анжлын баяр дэлгэцэн боловсон 14 насны улсын аваргад Ангийн мөрөлтөө хинтийтэй медаль өнгөөдсөн. Огтын баг. За өсвөрт бол хөвгүүдийн баг одоо онцгой сайхан байгаа.
22 онд 24 25 оноод 23 24 онуудад ойрхон 3 пенальтсан эмзэгтэй байгаа. 3 удаа аврагын цамар гэсэн. Энд дэд хүүгүүд юм баг идэвхтэй улсын авраг хэрэглэдэг. Одоо сөргөн балан бол бид үү. За аврагын эмзэгтэй өсөл хилжин гүрбэхний чинь тогтсон дэсгэлээс 25-14-өр ээлж ясаг нэгдэг болголоо. За ажиг цамгийн үргэлж медалийн төлөө Сэлэнг аймгийн спорт сургуультай медалийн дэг тоглолтыг хийн. Хоёрдсан аврагын төлөө Дархуул аймгийн Бурхантай арцгуудтай медалийн өнгөө үзэхийн тоглолтууд явагдана. За 3 өдрийн турш явагдлаа. 16 баг хасдаг шатгүйгээр тэмцээн өргөжлөлөө. Эхний хэсгийн тоглолтууд 4-4-4 хэсэг тоглолтууд явагдаж өнөөдөр Шгшээ 8 баг 2 хэсэг тоглолтуудаа хийж Хагшийн баг болгочихсан тоглолтоо хийж байна. Хагш ихний тоглолт нь Бурхантай арцгууд 2-р Сэлэнг спорт сургуулийг эзсэн тоглолт болсон. За 5 байр дээр шилдэгүүд тодруулна гэж байгаа тэмцээний өдөр дүнжин дээр. Шилдэг холбогч, тоглогч, хаагч, хамгаалагч, үндсэн тоглогч шиг шалгар болно. За өдрийн тоглолт нь хилчингүүд үгээс мөнгө тоглолтын дорндоо Ануужин тоглолт ихтүүдээ эхний тоглолт орсонгүй. Ноёнгос Монгол иргэний давуулалт Афинагийн тоглолт финал 1-1 болголоо. Ануужигийн хамгаалалт амжилттай болсон. Афина шугам тоглолт тодорхойлсон. Дараасан 2 болгоны төлөв үүсэж оноо өрчилж байна Афина. За спорт мастер алтан ундагшийн одоо суурийн дэвсэн тоглогч Афина. За 141 хилжээ 2 нэгдээд эргээд алтан ундагшид МС Dynasty багийг одоо бүрдүүлэн софтын сайхан суур тавьж байна. Афина хилчэндээ өдөж байгаа юм байна. Хурда хоёр асуулт болсон ариун зүгийн хурал. Анаа тэнцээсээ Ануужигийн пас. За энэ хүснэ хатгаад оруулсан ариун зулын довтгоо. Ануужигийн хамгаалалтаа сайн харагдаж байна Чингис. Урд хуурах гадаа тодлаа. Афинагийн уралд орсонгүй. Анаа 4-2. Тоглолтын дундаас нэр нь оноо холдчиход салчаад байгаа юм да хэлчих. Ихтгэл ирэх ойрхон ихтэл харагдаад байна хоёрын чинь тоглолт.
Пас. Баяр жаргалын хууралт. Нинжин шууд 2 дот тогтсон буяа аричхан болохоо. Баяр жаргалын тогтгоо. Ариун зодын тогтгоо. Афина. За тэр өндөр хоёр алтны галарлах оруулцтай Афина. За 3 оноо 3 Афинагийн тогтгоо оноо явж шүү Хилчингийн энэ дэжин тоглолтын 3 оноо. За Хилчин гүрээс тавталгүй сэтгэн Бямдөржийн ингчин тоглолтын өсрөө гарлаа. За хантин дөр орсонгүй юу. Хантин гадуур өвчж байгаа юм шиг байна. Сайн давалт юм аа. Ариун зод их хүс хамгаалсан урд хуурлаа. Яа урд нь ороод нөглөө даа баяр жаргал. За 4-2 дээрээс дараад 3 оноог аваад Хилчин гүрээ оноо нийлээ авчлаа. Тоглолтын их үед энэ 2 оноо холдсон. Тэргүүл алдчихлаа шүү. Нам. За гадаа авах спортод хоосон юм гаасан. Тавтан дээр ариун зод. За нийт 14 13 насны улсаа ургийн шилдэг тоглогчдын нэг ариун зод. Урдан давуулаад оноо авсан 6-5. Дөрөв тасга хаалтгүй явдаа ариун зод хамгаалсан шууд хойш нуурсан. Нам явдаа Хилчингээс. Яа голдогт судраад орж байгаа шүү дээ. Мишилийн алтар судраад орж байгаа. Оролцлаа ороод ирсэн юм дээр мардаа оролцож ирсэн. Афина. Афина баригдчихна. Афинагийн дотор цэцэрлэгт нөлөөлж байна. 6 оноо дийлхэн Афинагийн дотор оноо яваа шүү. За бурхантай харцууд хоёр тэгэхээр сэлэнгийг өжөөд аврагдлаа гараад ирсэн байгаа. Хамгаалтаас явсан мөнгөөр Афинагийн талтаа өтсөн. Гоё татлаа. Марлагийн хууралт явсан 2-2 хоногдор оруулсан Марлаа. Мишилийн давуулт. Тоглоомд баяр жаргал баахгүй хаагаар байхгүй. За давуултаар 4 оноо нэлрээ өсгсөн. 4 оноор холдож гэлээ ноён. Өдрийн тоглолтыг сайхан эхлэв байна. Хилчин гүрээс засвар гавлаа.
За 16. За 4 оноо багтаа тэргүүл бишээ. Өшөө оноогоо олдох хэрэгтэй ноён. Ингээд зураг хийж байгаа гаргам. Төгсмөж хол. Монтаж мишэдийн давуулсан дээр 4 оноо салаад авлаа. Дөрөв нөхөө Нардаг аваад хэлсэн болсон толгой орчих юм нэгнээс. Тангаж болсон гээ. Баячингээс баяр жаргал авах гэж байна. Ахингийн давуултууд, баяр жаргалын давуултууд үе болгон дээр онцгой байна. Чухал нөлөөтэй давуултууд явж байна. Баяр жаргал 8-аар болгож өрчилсөн. Яа, дараагийн давуулт 2 дөрвөн дээр боёо арчин давтаадсан. Бишүүд давцаа, нинжин халтарчлаа сая. Өмнө таваад төрөслөд хэрэг юм бо талбараа аваад ирж байгаа таталцтай 2 хүн дээр ячж байгаа таталт. За баяр жаргалын дараас 2 давуулт. Оноо ойртууллаа. Онооны цаг 9-аар болгож ирчихвэ. Засваргаас сэргийж гараад 4 онооны зэрэг шиг хавхаа мэрэг ирчихнэ хэлж чинь. Яа, сэргүүл болж байгаа юм аа. Баяр жаргал. Аавстар тэнцвэрээ байна. За 4 онооны зэрэг гаргасан баяр жаргал. 10 өдөр тэнцвэрээд авсан ноён клубээс 2 дахь ээлжийн техникийн засварлага авч байна. Сайн давуулт юм аа. Дараагийн 3 давуулт. Амжилттай гүйцэтгэлээ. За усын аваргын нэрнжид тэмцээнүүдээр ч бас усын аваргын тэмцээнүүдээр тэр дотоодын клубүүдийн тэмцээнүүдээр тогтмолд одоо хардаг. Тэр нь одоо нэгнийхээ тоглолтыг бас нэлээд гадаадах юм 2 клуб л дээ. Ноён клуб, хилчин клуб. За нөгөө талд бол Төвөмсгийн 2 баг гарч ирлээ шүү дээ. Сэлэм гарахны бөгөөд гарч иж. Бурхантай харцгаар аварганд гараад ирж байна. За хилчин бурхантай харцгаар ирж ирээсээ тоглоог баг. Ноён бурхантай харцгаар ирж 1-2-оор гарч иж байгаа 2 баг. Жишээ 8-аас. Хайдуун дээр шууд хуурж явсан гол Андрын хаалт. Харууч. 4 авалт юм байна. 4 авалтаар гарч байгаа юм бөгөөж. Дараас нь 5 оноо. Яа, эрдүгээр хадаа боёо яриач талтайдсан аваад ирсэн. Оруулчлаа. Ард афин авгаасан. Марлагийн нөхөө. Анаас афингийн нөхөө явсан. Афина 12-10 бүгд ирчихлээ. За баяр жаргалын давуулт цагаад өргөслөөр боллоо. За ичи аюултай байгаа гарын нийлсэн удаан тоглож байгаа юм бүрдхэн. Дараас нь 6 оноо. Пас. Пас ирлээ. Толгоогоо яасан. Сэгэл дуурайг тоглох хэрэгтэй. Хорны иргэнээс доогоор зогсож байгаа юм уу? 4 авалт хэрэглээс хэрэг байна. Ариун зод пас өгсөн. За дотоос болсон гэ. Монгол иргэнээр сонгосон дотоо болсон гэ. За баяр жаргалын тоглолтын дээр дараас нь 8 оноог авлаа хэлчин. Энийг ч бол нөгсөд ишгэмэл авраганд гараад ирнэ.
Хоёр засварлага авлаа да ноён. 16-аас хойш тоглолт хэрэгжлээ. Дараалсан 9 оноо. Сүүлийн өмнөд баяж иргэн авдаг сайхан оноостой өдөөж авч байгаа ч гэсэн давталгаанууд төдөө болсонгүй. 2-3 давталгаа дарнаас суцлаа. Эхний чинь тогтоогод бол 2 дугаар чинь тогтоол эхлэл их сайхан эхлэл байлаа шүү дээ. Ноёнгийн эхлэл. Орхоо явуулаад гартаа тоглох гэсэн нэг үзүүл яад юм бол. За баяж иргэний дараагийн давлах талбайгад нонж байгаа юм байна. Давлах талбайгад нонж ноён клуб рүү мөшөлжтэй. Ояа дэвч тавуулсан дээр байгаа юм байна. Тавтаг болсон сулмаг талбайд авсан ноён амын нутгаа. За хоёр атнаас гоё боллоо. 12-15. Сафина. Яа, бодор иргэд зөхөд байгаа гацсан. Ахина давтгаалтахгүй юм байна. 16-12. За, эцгээс годын агш амрын давуулт явна. За dan цаг уралт явуулсан Монгол Эрдэнэ уралт. Амжилттай болсон 13-16. За энэ давуултад 90 оноо ойрт үлдэх боломжтой давуулт гэж харж байна. Энэ гол Марлагийн давуулт. Орда Ариун зодын давтгаа. Шот хойшны уралт явуулсан Инхүлс. Хад Ариун зодын давтгаа явуулсан хоёр атнаас судраад орж ирсэн бөмбөгөн дээр уралт. Аножингийн амгалт сайн болсон. За шуунуугаа нэг эргүүлээд яад юм бол. Энэ хаалтаж амар гаргахаар бөмбөгөөс өдрөөс Аножигаар явсан бөмбөгөн дээр баг олногдох чинь Нинжингийн хаалтцсан Жон Отоныг 14-16 оргоод 2 оноо нэрээ тойртоод авлаа. Аножигийн уралт их дотоодсаа 15-16. За аль хэдийн нэг Хэчин нэг засварлаг байна. Ноёнгийн засварлаг хоёулаа дууссан байгаа. Сая дараалсан 9 оноо яваад 9 оноо хайжсэн байгаа гэж хэлчихлээ. Афина 4 араас судхан дэлсэн гараа ичжээ.
За онооны дэргэл байхгүй болсон 16 дээр хилээд авлаа. 16 гэж дотоо явж байгаа. Дараас нь аутуудаар оноо салцсан байсан. Эргээд дэргэл байхгүй болж байна. Марлагийн давалтан дээр. Нэг салгаа Лафина урагшаа орж байгаа да. Хилчин. Тахаг олсон солонбог явсан. За ноёнгийн хувьд Марлагийн давалт үргэлжлээд байх нь ашигтай байгаа да. Ангаад Аножингийн хаалтрамжтай болсон Ариун зулын товтлоо. За анх хаалтныг нөхөө явуулсан да Ариун зул. 17-16 онооны жиг ноёасан. За элчингээс дэлгэр мацж урагшаалцаа бэлдсэн байна. За энэ хүйсийг аваад их шиглэн орж ирж байна. Холбогчор сансармаа юу гэгээ бүртээ. Сансармаа юм шиг юм. Өнсгөл 2.11 номерын тоглогч мэдээлэл нэрмэлчихсэн байгаа байна. Хатны дээрээс тоглосон ард буян арич хамгаалалт. Сайн болсон гартаа явууллаа. Афин хамгаалаад 3 араас. Яа. Холбогчны гүйцэд явсангүй. Тотоо бод байрны сэрсэн юм байна нэрмэлчихлээ да. За дараагийн үгэн дээр салахгүй бол үлдсэн засварлага авчтаар нь хийчин. Марлагийн давуулт. За дараагийн давуулт. Тардаарчлаа. За энэ давуултын дээр оноо сайн явууллаа ноён. Ариун зулын хооролт. Холбогч хамгаалсан. Оруулчлаа. Ороод ирсэн мөнгөн дээр дараад оноогаасан. Ариун зул 19-17 орлоо. За гарааны холбогч оруулаад баяр жаргалыг оруулж ирсэн. Инх хүйсийг оруулж ирсэн. Тоод ишиг хоёр хичин клубын 4 дахь солилцоо. Нэг элчин тоглолтод 6 солилцоо хийх хэрэгтэй. 6 солилцоо хоёрыг засагдаггүй. Афина гэнэхөө 18-9. Афина гардгаа дөрөв оног сайн явууллаа шүү дээ ноён. Давуултуудыг сайн гүйцэтгэв. За шугамаа үлдээгээд байгаа шүү. Шугамруу зохиох боломж олон биш шүү. Ариун зул. Араас Марлагийн хооролт явсан. Нэг чигээр хуралдаараа сөрөг Ариун зулын товтлоо. Гартаа тоглолоо. Хаалтны ард хамгаалт очсон. Ариун зулын товтлоо явсан. Инхчингийн хаалт. Арын сайн хамгаалж байна ноён. За баяр жаргал хаалт. Анастай ирсэн оноо ярьцаг 19-19 дээр тэнцвэрээр авлаа баяр жаргал. Ноён ойж бол 3 дахь ээлжийн тоглолтоор тоглох үргэлжлэнэ. Хилжээ очих юм бол аврагын лаграад ирж байгаа. Чухал ээлжийн тоглолт өндөр хон дээр ирлээ дээ. Уурсан. За бодор явж байгаа уралдан дээр хамгаалт олсонгүй хамгаалагч жоохон ожигнаад байна да. Өмнөх тоглолтод ингээд жоохон зочиж аваад байсан. Бодор явсан мөнгөөр ойлгоцсонгүй хойш нь явуулчихлаа. 2-19 Нинжингийн давуулт. Афина. Төлөхөд оруулсан хамгаалагч 2 дугаар болгосон буян аривчгийн товтлогоо. Хаалтнаас чиг нь өөрчлөлт орж байгаа мөнгөнөр хамгаалаад баяр жаргалын товтлогоо. Марлагийн товтлогоос 3 араас сонсон товтлогоор орны ирмэлтэй ороод олдсон. 21-19. Хилчин завсарлагтай шүү. Хилчин завсарлагтай шүү.
За ноён олон тоглогч нь инжигийн давуу тал байж байгаа. Афина. За Афина. Оштода. Яагаад ч мөнгө дараад анар дарсан хологчийн бөмбөг гэж үзсэн. Эсрэг бөмбөг байсан юм. Хологчийн бөмбөг дараад ороод байгаа бөмбөг юм байна. 22-20. Афина хатан дээрээс тоглоо. Хатан дээрээс тоглоо. Марлагийн тоглоо. За хатан гасаа тавьсан шүү. 23-21. Ноёнгоос Мишель давуу төгсгөн. Амрын урд явсан хаалтамжтай болсон урд усын хамгаалтаас баяр жаргал оруулсан. Марлагийн тоглоо. Ховдол жоохон дотоод яваад байна. Хамгаалт хэмжээтэй болсон Ижингийн хамгаалалт хойш явсан мөнгөөр ариун зууд хамгаалж амжсан. Гой мэдэрч өсөрж байна ноёнгийн хаалтууд. Марлагийн тоглоо хаалтны голоор явууллаа. Хаалтны голоор гоё хөрөнгө гарч. За ингээд хоёр хэсгийн тоглолтод ээлж ярьсаг төлөвлөх боломжтой ороонд өрүүлээ ноён. Хэлчинд нэг засварлага байгаа да. Тоглолтын 16 дээр нэг засварлага авсан шүү дээ. Нэг засварлага байх ёстой. Шүүгч засварлага авахгүйгээр игсэнгүй дээ. Нэг засварлага байгаа шүү дээ хэлчинд. Давуу шугны гадар явсан орооны ялцаа 22-24. Нэг засварлагатай шүү дээ. За баяр жаргалын давуулт. Энэ чинь тоглолтын дараасан 9 оноо энэ давуултан дээр явж байсан. Цогтон дээр хойно нэлээд. Сайн дасан 23-24 болгоод авлаа баяр жаргалын давуулт. За ноён засварлаггүй. Өмнө ээлжээс төлөв боломжтой оноо дээр байна да. Энэ давуулт тэр тун аюутай давуулт юм аа. Давуулт руу гарахад оноо явуулж энэ давуулт. За шүүгч жоохон манарчлаа да 83 дахь засварлагыг нэгчлээ дөө. Ноён 16 дээрс тэргүүлээ алдаад дараас 9 оноо явахад дунд нь 2 засварлага үйдэг нь явуулсан. Хэлчинд нэг засварлага байсан. Тэгээд хэлжингийн нэг засварлагыг ноёнгийн нэг засварлагыг хэлжингийн засварлагыг андуураад ноёнд 3 засварлага өгөөд хэлчинд нэг засварлагатай явчлаа да. 23-24. За баяр жаргалын дараагийн давуултыг яаж хүлээж авах вэ ноён? Тэтгэл 6-1 рүү чиглэсэн давуулт байгаа шүү дээ. 5 руугаа бол ер нь ирэхгүй байгаа давуулт шүү дээ. Ариун зууд гой пас. Хоёр дээр тоглоо ирсэн. Яагаад ч удаа. Гарын шууд шүргсэн бол чиг өөрчлөгдөн шүү дээ. Гараа ичж байгаа мана. Буяа ирсэн болохоор гаднаас хаалтууд байхгүй санийх дээр. Афинагийн хамгаалтны гарыг хөрхөн нэгтэй бол ширгсэнгүү. Наадахтай өрдөгч шүгч нэгдүгээр шүгчээр очлоо.
Яа, дахин нэг хамгаалтны гал ширүүлсэн гэж үзэж байгаа юм байна. 3 хилчин тоглолт гарах юм байна. Хамгаалтны гарын шоо ширүүлсэн гэж үзжээ. 25-23-аар хилчин ноён 2 дахь хилчин тоглолтод ажлыг авч ийж цаг 1-1 болгож шимтгүүлсэн. 3 дахь хилчин тоглолтод шийдэгдэхээр болоо ашиг 2 дахь тоглолт. За хоёр бүгийн хоцсон аврагын төлөө дархны бүхэнтэй хацгуудтай минь далын гол тоглолт. Энэ хожигдсан мөн хөрлийн далын төлөө Сэлэнг спорт сургуулийн тоглолтын тоглолтууд явагдана. Энэ тоглолтын дараагаар шууд залгуулад хөрлийн далын төлөө тоглолтод хүрсэн магус тоглолтоо эхлүүлэх болно. За хилчин клубын нэрмжид 15 насны октын авраг шалгаруулах тэмцээний хагшаа тоглолтод үргэлжлэн явагдаж байгаа. Тэмцээний хагшаа 2 дахь тоглолт. Сэдвэрлэх 3 дахь хилчин тоглолтыг эхлэхэд бэлэн болсон. За 15 оноогоор тоглолтын дээр хилчин клуб бөмбөг авсан байна. Хилчин клубээс баяр жаргал сэдвэрлэх 3 дахь хилчин тоглолтыг эхлүүлнэ. За баяр хүргэн явуулах гараа ичж байгаа байна. 3 дахь хилчин тоглолтын эхний оноо ноёнгүй тоглолтоо. Мишелийн авалт. Ахина явна. хамгаалсан мөрөөр байгаа ноёнгийн хоёрын алт оронд ирсэн юм байна. За эцэг мөнгө шууд мөнгө медалийн бол сангаж байгаа шүү дээ. Автуу мөнгө гэдгээ бурхантай харцгуудтай шийдэндээ. Ахина. Ордон гартан тоглоод оруулсан. Оногаавда.
За даваад наваад ирсэн баг өмнөд чи инхүүс 3-1 болгочлоо даваад. Марлаа. Өдөр моноос ирсэн хатгатай Монгол Эрдэнэс сонсон оноо дэглээ. Манайц 2-3. Я 15 минут өрсөлдөө тун гоё байна да. Сүүлийн жилүүд 90 тогтмол одоо 14 насны улсын аварга 15 16 дэх насны өсвөрийн хэмжээний тогтмол одоо сурагшаа баримтууд гэж байгаа бол бичиг бүрийн нэрийг цогцолж өрсөлдөө. Тун утгаараас миний насны ангиллаас 12 насны улсын аварга тусдаа салж улсын аварга тусдаа хийдэг болно. Инжидээс 6-6 гараад тоглодог болсон. Монгол Эрдэнэс хаалт гарч ирээд мушигсан оноогоолсон анаагаа 3-3 гэж хэлж байна Монгол Эрдэнэс. Араас нь 2 дугаар оноо оргаад авлаа Монгол Эрдэнэс. Өдөртөнд радиоч ашиг онцсон баяр зэрэг давуулдаг дээрээс үлэг давуулдаг дотоодчлаа. Давуулт оноо. Анажгаар сулмөг. Ариун зол за сарын бол 5-3 давуулт тун гоё давж байна ангаас 2 давуулт тавтгааг боллоо. Багууд модус нинжингийн давуулт. Арга давуулт авсан гээ. 4-5. Амнахгүй амраар сонслох болсон хаалтнаас өсөж яснахгүй шүү дээ. Аян төгсгөлсэн баг нь авралдаа гараад ирэх юм байна. Хоёрдугаар эзэн тоглолтоо нэг савлгаатай тоглолтоо байлаа шүү дээ. Аль нэг нь авахтараа дарааж янаас сургаад өндөр тоонд 25-3 тоглолт шийдэгдсэн байгаа. Ариун зодын давуулт. Афина. Ярунда зайтай. Хоёроо авсан хамгаалт хэмжээтэй болсон татаад ирлээ. Афина. Яа, хоёроо дөрөвс зөвхөн хаа бүрэн шилжиж байна. Хаалт дүндэр дараад хоёр дутагдаа. Тавсан баярын давуултан дээр нэрээ тоглох хоёр тоглогч шин аль хэдийн давуултаа баяр жаргалын давуултаар хэлсэн шүү дээ. Эхний давуулт нь ороод Афинагийн давуултаас гараа ижлээ. Монгол Эрдэнэс давуулт шогон дээр унж байгаа бөмбөг юм байна. Шогон шүгчүүд гадаагаад шүү. За ноён гүрийн 3 онооны тэргүүлэлттэй 8-5-2 бүгд албаагаас олж байна да. Хатта судраад орж байгаа хүмүүс.
хамгаалалт болсонгүй. Ноён. Ануужингийн давуулалт. Өдөрөг оновчтой. Марлагийн товтлогоо. Баяр жаргалын хууралт. Буяа ирвчгийн товтлогоо хаалтны гадар тулсан Арда Афинагийн хамгаалалт амжилттай сөрөг товтлогоонд баяр жаргал явна. За товтлогын мэдээ цаашаа. За хаалтыг өнөөдөр 9-6 олж өрчөлдөө. Хайдад багийн завсарлага бүтэн байгаа. За 9 оноо 9-6 дээр завсарлага авдаа. Хилчин гүрүүгийн ихний завсарлага. Ноёнгоос буяа авчих давуу тал болсон байгаа. Баяр жаргал найдандаа хилчин. Баяр жаргалын товтлогоо хойш нь бодмор хоолт явуулсан ариун зуудын хамгаалалт амжилттай. Араас Афина. Марлагийн товтлогоо хамгаалалт хийсэн үгээр Афинагийн талтай өтсөн. Орда. Яатнаар гараад найдварыг. Марлагийн уралдааны найрцаг 16 олгож өрчөлдөө. Ноён гүрүүгээс урд багийн 23 дугаарыг ногдогч Мишелийн хаалтан дээр оруулж ирсэн. Энийг чинь тогт ихний солилцоо болоо да. Буяа ирвчгийн давуулалт олсонгүй. За 3-4 оноо зэрүүлэлттэй тэргүүл бишээ. Тэрдэнд 2 дахь ээлжийн тоглолтод 16 дээрээс дараас 9 оноо алдж ирсэн ноён. Тоглоог байна да. Ташууцгүй үедэр байна да. Орсон 2 хатанчтай. Араас Афина. Онцгой мөгөнө Афинагарын тохиолдол гарсан. За мөнх зөрөөний анар хичээгээс авчихсан. Анарын давтана гарцаа. За 16 дээрээс ойрт өдөрлөдөө дараасан 3 оноо авч байгаа нэрцаг 9 ар болгож ойрт өгч байгаа хилчин. 8-5-аар талбайгаа солиод талбайгаа солингуудаа 16 болсон байсан 16 дээрээс хилчин гүрүү дараад 3 оноо аваад ойрт өдөрлөө. 9-10. За ноён клубын шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолт техник завсарлага. Патер гарцсан. За марлаа дээр дотгой явах үзэхгүй. Ноён. Марлагийн дотгой. Хаасан баяр жаргалын хаалт гаргасан. Баяр жаргал агаад оног үзсэн. 10 дээр бариад авлаа. Хилчи юм аюултай байгаа. 16 олсон оног дараалан 4 оноо тэнцвэрлээд авлаа.
За нэрнжит 15-ны тэмцээнд финалгүй гэрэг нэг тоглолт самааранда. Орсон Мишелийн хуралд баяр жаргал шууд очсон торлоо орсон. Баяр жаргал харагдсан. Энэ аюултай давтаа Мардагийн давталтыг харъя. Хоёрын төгсөд ихэд тонж хөдөлгөөд давалт байсан давалт нарсан гол багад нуцаа. Зөрөөд баяр жаргал давалтан дээр ороод ирж байгаа шүү дээ. За гурав хэдэн давтанд давалтаар ихлүүлсэн эхний давалтууд болоогүй. Одоо энэ чухал тоо өндөр тоон дээр давалтыг хэрхэн гүйцэтгэх нь арцгай баяр жаргалын давалт. Нэг буцаагийг авч. Талбадаа давах хэрэгтэй. Талбадаа давтаж яваад холбогд сайхан засаж болох хэрэгтэй баяр жаргалын давалтан дээр Марлаа үлээгээд авсан. Ариун зодын давтгаа шуумсан. Ариун зод дараагийн өмнө дээр салгалаа. Ангос Мишелийн давалт. Афина. Апнегаргүй явчихж байгаа юм бүгэн байна. Гартай юм шүү. За нэгдүгээр шигс гадаа гэж нэг заагаад эргээд хэчэн рүү зааш та да. Апнегар байгаа юм байна. Инхвис Дөрөвдөр шот хоорт явуулсан Нинжин. За финал дээр хоёр алцдруудад авлаа. Холбох мөнгөн дээр ойлгоцсон гэдэг. Холбогчтой өгч мөнгөн дээр ариун зод очсон. Орогчтойгоо мөнгөөр алцчихлаа. За сүүлийн засал гав штэ. Хилчээ ожлоо ононд очсон. Хилчээ ожлоо онон дээр үлсэн. За ямар ч мөнгөн дээр ариун зод жоохон яарч уу да. За дараа нь хоёр он авч тоглоно ноён. За ариун зод журдаа байна. Монгол эрдэнд бас найдаж болно. Багов ногдож инхүүсийн давалт. Монгол эрднэр явна. Монгол эрднэр авсан хаагаад үзсэн. Ануужин хаагаад үзсэн. Яг хилчингүүд нэрж тэмцээндээ алтан медаль тоглолтод гарч ирж байна. Хилчингүүд бурхантай харцгууд авгүйтэй медалийн гүйцэтгэр боллоо. Ноён гүлгүүдийг харамсалтай тоглолт болчлоо. 8-5-аар илүү солиод 16 дээрээс алдчихлаа. 16 дээрээс тэргүүлээ алдаад. Бажигдчихлаа доо. За тунгуудгүй медаль мэддэг тоглолтууд эхэлнэ. Хөрөлн медалийн төлөө Сэлэнг спорт сургууль ноёнтой алтан медалийн төлөө Хилчин бурхантай харцгуулж гарч байна.